Өнгөрсөн 7 хоногт нийгэм болоод өнгөрснийг олон нийт нэг их сайн анзаарсангүй. Гэвч цаад учир холбогдлороо хоорондоо холбоотой юм шиг санагдаад болдоггүй дээ. Эхлээд нэг бичлэг үзээдхийг хэдүүлээ. Хэрвээ энэ дөрвийг бүрэн эрхийн төтгөлзүүлээд их хурд шийдсэн бол өргөн барихт бол бэлэн баг. Яг тэгэхээр тэр үед бол тоон харьцаа нааштай одоо хөрсгийг огцруулах тоо бол мэдээж одоо нэмэгдэнэ гэсэн үг. Хангалттай үзлээ. За харав. Мак компани өв залгамжлагч Номтой Баяр төрийн ордонд энэ мэдээллийг хийгээ зогсож байхад чуулганы танхимд Монгол улсын ерөнхий прокурор яг 4 гишүүний бүрэн эрхийг хүчингү болгуулах гээд сууж байлаа. Зүгээр тохиолдлоо. Толгойд буусан хардлагаа буулгахад бүхэн таарад байгаа зү. Арай Номтой Баяр энэ 4 хүнийг захиалсан юм биш үз гэж гарцаа байхгүй бодогдноо доо. Яахлаараа ер нь хил амны эзэн хэрүүл шугууны бай Номтой Баяр холбогдох хэрэгүүд таг чиг болоод өнгөрдөг бай. Хутга ураад хүн рүү дайрсан ч тэр баавга алаад хууль зөрчсөн байлаа ш тэр. Бүр нарийн ярил түүний машин өөрөө төлөвгийн даваад явж байхад нь орон гэргүй боловч унаа мотоциклтэй хүн сайн дураараа дахиж ирээд мөргүүлчихсэн гэх хажаа хэрэг дээр номтонч тэр жолоочч тэр хариуцлага хүлээгээгүй байх шүү. Хүлээлгэлээ л гэж сонсогдоогүй замгарсан. Тиймээс би эзэнгүү машин булганд өөрөө явж байгаад хүний ам хохирогчсон гэж хэлээд байгаа юм. Цааш нь та хүн төсөөлж бодоод үзээрэй. Коридорт нэг хүн 4 гишүүнийг суулнаа гэж яриа зогсож байхад дотор нэг албан тушаалтан яг 4 гишүүний хэрэг барьж ороод суучсан байлаа. Яагаад заавал 4 гэж 5 6 7 8 байж болоогүй юм уу? Уг нь бол 30 40 гишүүн жилүүд толбогдсон шүү дээ.